Шүтгэр ав. Би яагаад энэ видеог үзүүлэх ёстой юм бэ? Толгоогоо бүх хийлгөөд хараад хилэн байж эцэг эхчүүдэд энэ видеог зориулан хийж байна. Эмзэгхэн үрстэй вакцин тариулах гэж эмнэлэг гэгч нядалгааны газарт хүргэхгүй байгаасаа гэж. Би 4 хүүхдийн ээж хамгийн бага хүү Вадим маань саху татрангийн вакцины дараа байнга ингэж татдаг болсон. Хоногт 4-өөс 20 удаа 5-аас 25 минутын турш татдаг. Энийг харах нь танд мэдээж эвгүй байгаач хүүгийн минь зовлон бүх хүн мэдээсэй гэж би хүссэн юм. 85 настай эмээ маань хэдэн удаа вакцин тариулж байсныг би сонирхож асуусан юм. Нам засгийн буйнаар зөвхөн 2 удаа вакцин тарьсан гэсэн тул вакцинжуулалтын 1-р үеиг нь миний ээж зөвлөлтийн вакцины төлөвлөгөөгөөр бүрэн вакцинцсан тул 2-р үе юм. Тэгэхээр миний хүүхдүүд дархлаажуулалтын 4-р үе, ач хүүхдүүд бол 5-р үе болж байгаа юм. Эцэг эхчүүдийн цуснд эсрэг бие аль хэдийн үүсч ээжээс хүүхдэд дархлаа удамшдаг бол хүүхдүүдийн биед нь аль хэдийн эсрэг бие эргэлдэж байгаа. Вакцинчсан хүүхдүүд байнга ханиад хүрч ханиалгаад өвдөд байхад вакцины талаар эмч нар юу ч хэлэхгүй амаа хамигцгааж байна. Хүүхдийн өвчин эртнээс хөнгөн байхаа болсон. Харин эмч нар ээжүүдэд та ийм удамшлын өвчтэй хүүхэд төрүүлжээ. Төрөлхийн дархлаа султай хүүхэд байна. Иймээс тариагаа хийлэг гэдэг болжээ. Мөн хүнс гений өөрчлөлттэй болсон. Хөрс, ус, агаар хордсон. Ногоо жимс үндснээсээ ялзарсан учраас ийм болсон гин. Анагаах ухааны доктор профессор Аманжолова хүн төрлөختөн удмын дороотолд орж байна гэж мэдэгдээд туулайг вакцинжуулах туршилт явуулсны дараа вакцинчсан хүн төрлөختний 5-р үе нь хамгийн сүүлчийнх байж магад гэж хэлжээ. Вакцинжуулалт бол устгал. Хүндрэлтэй төрөлд орширч байгаагаас гадна төрлөхөөс мэдрэл сэтгцийн хямралтай, үзэмжгүй төрхтэй, оюуны хомсдолтой хүүхдүүд нэмэгдлээ. Хүнд төрлөختнийг устгаж өгөх хийдэг хамгийн гол шалтгаан бол бүх нийтийн албадан вакцинжуулалт буюу 2-3 дугаар үеийн дархлаатсан удам. Анагаах ухааны доктор профессор Аманжолова вакцинцсан ээжээс хүүхдэд вирус өвлгөдөн дамжиж байхад нэмж вакцин тариад байна. Хэзээ нэгэн цагт энэ нь эгзэгтэй хэмжээнд хүрч хүний биеийг дотроос нь дэлбэлэх болно. Туршилт хийсэн хөөрхий туулайн 4-р үе нь эрэмдэг согогтой төрж, 5-р үе нь амьгүй төржээ. Хүн төрлөختөн энэ замыг давтах нь тодорхой. Туулайнуудыг 2 бүлэг болгоод 1-р бүлгийг вакцинжуулжээ. Сүрээ, саху татран, хөхүүл ханиадны эсрэг вакцин тарьсан. Нөгөө хэсэгт вакцин тариагүй. Эхний бүлгийнхээс 3-ны 1 нь амьгүй бүжин гарч эсвэл дутууд хөрж байв. Бүжингүүд бие биендээ түрэмгий зан авиртай, бэлгийн боожил түргссэн, зарим нь үргүй, зарим нь төрүүлсэн үр зулцгаа торноосоо түлхэж дэвсэлж хайдаг. Хөх нь сүүгүү ажээ. Вакцины шалтгаан үр дагаврын холбооны талаарх эрдэмтдийн таамаг жирэмсэн эмэгтэйчүүдэд батлагдсан. 13 дахь 7 хоногтойгоос жирэмсэн эмэгтэйчүүдийн 61% нь корын эсрэг бие, 94% сахугийн эсрэг бие, 69% татрангийн эсрэг бие цуснд тодорхойлогдож эхэлнэ. Энэ нь эхээс үр хөврөлийн эсэд удамшин өвлөгдөх тул хүүхэд төрөхдөө дархлаажсан байдаг. Гэтэл товлолт вакцин хүүхдийг тэнгэрүүлж сүрээгийн халдварын эхийг тавьж харшилтаа болгодог юм байна. Төрөх эмнэлэгт тарьдаг вакцинаас болж хүүхэд тархины даралтай болдогч эмч нар үүнийг жирэмсэн үед умаа тонустай байвал ураг хүчил төрөгчийн дутагдлалд орно. Ийм байсан хүүхэд тархины даралтай төрдгөө гэж худал тайлбарладаг. Вакцинаас болж ниран цуснд тромб үүсэж, судсыг бөглөж, тархи, элэг, зүрхэнд бичил цус харвалтууд үүсдэг. Ийм хүүхэд амьдралын идэвхгүй, сурах сонирхолгүй, дуулуургүй болдог нь тархины цунсан хангамжийн зогсонгошилтой холбоотой. Эдгээр хүүхэд хизээч пуучкин шиг болохгүй, гоцгойд юмгүй жирийн л хүмүүс болдог. Урт наслахгүй. Туулайн вакцинжуулалт шиг бэлгийн боожил түргэсч гормоны ялгаралт эрт эхэлнэ. Эмэгтэйчүүд үргүй болж дутуу төрөх, зулбах, төрөх үедээ цус алдах, улмаар нас барах эрсдэл гарч болзошгүй байдаг. Залуучуудад төрөө булчирхайн өрөвсөл, эмэгтэйчүүдэд киста, хөхний хавдар ихсэж байна. Вакцинцсан ээжүүдийн 10% нь төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд төрүүлдэг. Мөн ургийн гаж хөгжил гэсэн буруу онцлогооноос мөн абортоос болж маш олон хүүхэд ертөнц дээр мэндэлж чаддгүй гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй. 2011 онд төрийн дунд дугуй ширээний уулзалт хийж вирусологч профессор Галина Петровна Червонская илтгэл тавьсан гэдгийг эцэг эхчүүд мэдэх хэрэгтэй. Түүний илтгэлийн үндсэн санаа нь энэ байна. Төрөх эмнэлэгт тарьсан вакцин нь Оросын ард түмний өмнө хийсэн гэмт хэрэг.
Төрөх эмнэлэгт тарьсан вакцин нь Оросын ард түмнийг бүгдийг хуурсан мэхлэлт. Төрөх эмнэлэгт тарьсан вакцин нь гэмт хэргийн шинжтэй туршилт. Төрөх эмнэлэгт тарьсан вакцин нь Оросын хүн амыг гэмтэх биологийн зэвсэг. Амьд вакцинаар тархлаажуулах нь Оросын ард түмний өмнө хийсэн гэмт хэрэг. Зөвхөн өхүүлсэн вакцин хэрэгжилж болно. Нийтээр вакцинжуулах нь Оросын ард түмний өмнө хийсэн гэмт хэрэг. Вакцинжуулалт нь зөвхөн сайн дурын бөгөөд зөвхөн дархлын шинжилгээ хийсний дараа тарих хэсгээ шийддэг байх ёстой. Нийтээр нь вакцинжуулах бол байж болшгүй зүйл. Орос руу хаях гэж байсан хамгийн муу вакцина илгээдэг. Орост мэргэжилтнүүд биш худалдаачид ажилдаг. Нярай хүүхдүүд ард иргэдийг вакцинаар хамгаалдаг хүнд сурталтнууд бол гадаадын эмийн компаниас хахуул авч вакцин худалдан авдаг. Дархлаажуулалтын дараа маш их хүндрэл тохиолддог. Статистик нь аимшигтай. Сэргийлэх тарилга нь аутизм үүсгдэг. Найрлаган дах мөнгөн ус нь мэдрэлийн эсийг гэмтээдэг. Сэргийлэх тарилгын найрлаган дах мөнгөн ус нь бөөрийг гэмтээдэг. Сэргийлэх тарилган дах мөнгөн ус нь хүүхдийн нөхөн мөрчхүүг гэмтээдэг. Сэргийлэх тарилгын улмаас айлууд олон хүүхэд гаргахаа болж байна. 4-р үе хүртлээ. Мантуугийн сорилоос болж цусны хамтар үүсдэг. Яг үүнээс болж цусны хамтартай хүүхдүүд олон боллоо. Сэргийлэх тарилгад формалин гэдэг хавдар үүсэх бодис байдаг. Яг үүнийг төрөх эмнэлэгт тарьдаг. Одоо В гепатитын шин сэргийлэх тарилга гарсан. Энэ өвчин бол зөвхөн хар тамхинд мансуурагчдад цусаар дамждаг өвчин. Нялх хүүхдүүдэд халдах ямар ч боломжгүй. Гэсэн ч энэ вакцинаар Оросын хүн амыг бүхэлд нь халдааж байна. Хүн амын зөвхөн 1% сүрьээд өртөмхий байдаг. Энэ нь удамшлын онцлогтой холбоотой. Гэтэл бүгдд нь БЦЖ тарих бол гэмт хэрэг. Сүрьегийн вакцин тарьсан бүс нутгуудад сүрьегийн тархалт их гардаг аимшигтай статистик бий. БЦЖ-гийн хүндрэл цагаан арьстай, цайвар үстэй, цэнхэр нүдтэй хүмүүст их тохиолдож байна. БЦЖ бол үндэстэн ясны шинж тэмдгээр нь устгал хийдэг генийн зэвсэг, баримт нотлохооч бий. Мэргэжилтнүүд үүнийг гэрчилдэг. Вакцин бол лаборатори зохиомлоор хувиргаж генийн өөрчлөлтөнд оруулсан вирус юм. Энэ бол гемозэвсэг. Томоогийн вакцин бол залилан мэхлэлт. Орос улс барууны фермд 4 тэрбумыг төлж авдаг. Учир нь энэ вакцины дараа томоогийн өвчлөл ихсэж илүү хүнд хэлбэрээр тохиолдож байна. Вакцин худалдан авалт нь зөвхөн хүнд сурталтнуудад ашигтай бизнес болдог. Вакцин зөвхөн сайн дурын үндсэн дээр эцэг эхийн зөвшөөрлөөр хүүхдэд хийгдэх тухай хууль зүйн баримт бичгүүд болон хууль тогтоомжийн актуудыг Червонская сонгон тэдэнд өгсөн юм. Новый Петербургийн материал номер 64 2011 оны 2 дугаар сарын 3. Вакцин дотор юу байна вэ? Найрлагдах үндсэн бодисуудын жагсаалт энэ байна. Үгсэн амьтны эсүүд. Жишээ нь сармагчин ба шишүүхийн зулцганы бүр. Абортлогдсон ургаас жишээ нь улаанууд ковидын вакцин үр хөврөлийн эс агуулдаг. Мэс засал хийж авсан хавдрын эс вирусын тэжээл. Дорожны эсэд зориулсан гомо. Дахианы уураг энэ нь маш хүчтэй харшил төрүүлэгч. Амьтны цусны элдэс, үүнд нохой, хонь, үнэ, сармагчин гэх мэт амьтны цуснаас авна. Вакцин гэдэг нь үнэний вакцин гэсэн латин үгнээс үүсэлтэй. Цаашлаад хүнийг амьтан шиг болгох вакцин гэж бий. Маш хүчтэй антибиотик. Амфотрицин Б, неомицин, гидролизжуулсан желатин, их хэмжээний фенол, үүнийг эмнэлэгч орлон ариутгах, халдваргүйжүүлэх, юм субъектыг хуучруулахгүй удаан хадгалахад хэрэгэлдэг. Мөнгөн ус, эс хордуулагч, 6 феноксетинол, антифриз, будагч бодис, боракс уусгагч, жомны хор, полисорбат 80, октоксинол 10 эмэгтэйчүүдийг үргүү болгодог. Формалдегид. Гэлээч хүмүүс одоо ч гэсэн вакцинд очрлсон хэвээр байгаа тул вакцины дараах үхэл улам олширч байна. Тиймээс хоошид жил бүр ийм видео хийгдэх байх. Жишээ нь зарчмын хувьд вакцинжуулалт бүх талаараа сайн гэж бид үзвэл бүгдийг толгой дараалан тарина. Зөвлөлт холбоод улсын үед ийм байсан. Тэр үед ямар үр дүн гарахыг бид мэдэхгүй байжээ. Гэвч яванда үндэстэн бүхлээрээ үлдэх хэсэг тухай асуудал гарах нь тодорхой боллоо. Одоо хүүхдүүдийн 95% нь өвчтөй болсон байна. Дөнгөж төрсөн хүүхдийг үзэхэд
Акбарын үнэлгээгээр 9 баалта буюу цоо эрүүл байдагч дараа нь сул биетэй архаг хүнд өвчтөй болцгоосон байдаг. Энэ нь ямар ч үндэслэгүйгээр нийтээр нь тарьдаг вакцинаас болдог нь тодорхой болсон. Жаахан хүүхдэд өчүүхэн хэмжээний мөнгөн ус буюу мертолиат тарихад хүчтэй хордуулах нөлөө үзүүлдэг. Төв мэдрэлийн системд сүрэл болж мэдрэл дотоод шүүрлийн зохицуулга шууд алдагддаг. Төрөх эмнэлэгт сүрээгийн БЦЖ вакцин шууд тарьдаг нь миний үзэж байгаагаар маш ноцтой асуудал үүсгэж байна. Тэглээгээд манайд сүрээгийн өвчл буурсан гэж үү? Үгүй ээ. Харин ч эсрэгээр сүрээгийн өвчл их байгаа гэж халдвартынхан айлгадаг. Яагаад манайд вакцинтсан хүүхдүүдийн 60% нь улаан бурхан тусаад байгаа юм бэ? Яагаад томоогийн вакцин тариулсан том хүн хүүхдүүд илүү хүнд ханиад хүрээд байгаа юм бэ? Шалтгааны нь манай ангаахын системээс хайх хэрэггүй. Минийхэр бол сэргийлэх тарилга бол геополитикийн элемент болоод байна. Сэргийлэх тарилгын дараах хүндрлийн мэдээлэл хаалттай болсон. Дархлаажуулалтыг гүйцэтгэдэг эмнэлгийнхэн ч хэлдэггүй. Бид гадаадын вакцин хэрэглэж байна. Үйлдвэрлэгч нь бидэнтэй дайсагнагч НАТОгийн талын улсууд байна. Клиникийн туршилт хийгээгүй вакцинаа шууд амьд хүүхдүүдээр туршиж байна. Энэ бол гэмт хэрэг. Билл Гейтс 10 тэрбумыг юунд зарцуулаад байна вэ? Миний бодлоор манай өндөр албан тушаалтнуудад авилгал өгч вакцинжуулах ажил хийлгээд байна. Манай эмчнэр танаа байгууллагыг үзэхгүй хэмээн шантааж хийж хүүхдийн цэцэрлэг сургууль дээр вакцин хүчээр хийх боллоо. Эцэг эхээс нь өөр хүүхдийн эрүүл мэндийг хинч сонирхгүй байна. Оросын холбооны улсын үндсэн хуулийн дагуу гол эрх мэдлийг ястан үндэстнүүд өөрсдөө гарт авах хэрэгтэй. Бид эцэг эхийн хорооны жишгээр олон нийтийн нөлөөтэй байгууллага байгуулах хэрэгтэй. Оросын холбооны улсын хот булганд байгуулж, түүндээ тусгай мэрэгсэн хүмүүс тархвар судлаач эцэг эхийг ажилуулж, вакцины компанийг хянуулдаг байх хэрэгтэй. Чадварлаг хуульч байх хэрэгтэй. Энэ бас л эцэг эх байх. Тэгвэл мужуудын эрүүл мэндийн сайд хэрвээ вакцины компанитай холбогдвол ажлаасаа хусуулдаг болгомоор байна. Ийм байвал бүх зүйл өөрчлөгдөнө. Үндсэн хуулиар бол тэр эрх мэдэлтэй биш. Бид эрх мэдэлтэй байхгүй юу? Үндсэн хууль ингэж батлан даадаг. Хуулийн дагуу бид эрх мэдлээ гартаа аваад олон нийтийн байгууллага байгуулж хуулийн хэрэгжилтийг шалгадаг байх хэрэгтэй. Сонгогдсон депутат бидний хүслийг биелүүлдэг байх ёстой юм. Эцэг эхчүүд бид хүүхдүүд маань өвдөж байна, эрүүл мэндийн тогтолцоо маань ийм байна гэж гомдлох төдий байна. Эмнэлэгт хэдэн цагаар очрлон вакцин тариулахыг хэн албадаад байх юм бэ? Бидний толгой хаана байна вэ? Бидний нийгмийн идэвх хайдсан юм бэ? Энэ ямар нэг хувьсгалын үйл ажиллагаа биш ээ. Бид хуулийн дагуу эрүүл мэндэ бүрэн дүүрэн хамгаалах хэрэгтэй. Манай эцэг эхчүүдэд бүхнээс илүү энэ л чухал байгаа. Сайн өнөختөө өнөөдөр манай нэвтрүүлэгт чөлөөт эмч нарын холбооны зөвлөлийн дарга Алина Лушавина оролцож байна. Чөлөөт эмч нарын холбоо яаж үүссэн бэ? Энэ яг юу вэ? Төрийн байгууллагын ашиг сонирхолд ажилладаг сахилгабаттай эмч, мэрэгчлэтнүүд гэнэт зохион байгуулалтанд орж партизан маягийн хөдөлгөөн өрнүүлж байгаад би их гайхаж байна. Ингэж нэгдэхэд юу түлхэц өгөв? Танад яагаад эмчнэр сугларч эхлэв? Учир нь бүх дэлхийг хамарсан тахал гарлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласны дараа энэ бүх хэрхэл өрнөхөд эмчнэр их гайхсан. Коронавирусын бүх хувилбарууд нь аль 1960-ад онд танил болчихсон байхад жирийн амьсгалын замын цочмог вирусын халдвараас болоод яагаад сүйд болов? Ханиадны вирус бол тарван тахал биш, холиорч биш байхад юунаас болж улс даяар хилээ хааж хүмүүсийг тусгаарлав. Энэ бол цохиомол тахал. Яагаад бүгд маск зүүв? Бид урд нь ингэдэггүй л байсан. Нотлохын суурилсан ангаахын үүднээс бол үр дүнгүй арга хэмжээ аваад байна. Энэ үеэс юм боддог, мэдлэгтэй, цогцтой эмч нар телевиз радиогийн мэдээнд айдас тавталгүйгээр яагаад ингэж байна гэж тэнгэлзэж эхэлцгээсэн юм. Эхэндээ 10-ад эмч нэгдсэн л дээ. Бид дугуй ширээний ярилцлага хийж хүмүүс асуулт тавьж багахан асуудлыг дэвэргэж байна гэж хүмүүст өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн. 3 дугаар сарын 20-нд болсон дугуй ширээний ярилцлага маань интернетээр сайн цацагдсан. Харамсалтай нь дараа нь энийг шүүх прокурорынхан блокчилсан юм.
Халдварт өвчний хяналтын төвөөс биднийг системийн эсрэг байна. Танаа шинжээч нарын үзэл бодол бидэнд хэрэггүй гэсэн. Бид гадаадын эмч нартай хамтран ажиллаж ярилцлаганд урьж байсан. Сэтгүүлч нартай танилцаж тэд бидэнд энэ асуудлын талаар хүмүүст хүрэхэд янз бүрийн мэрэгжлийн хүмүүсийг олоход тусалсан юм. Зарим мэрэгчлэтнүүдийг бид өөрсдөө олж, бидний видеог үзээд бидэнд лөө комент бичсэн хүмүүсийг үг хэлхийг урьж байсан. Системээс чөлөөтэй бөгөөд өөрийн бодолтой эсвэл системээс гарсан хүмүүс цугларцгааж байлаа. Олон эмч нар ангаахыг орхиж байна. Одоо энэ салбарт ажиллах боломжгүй болоод байна. Эрүүлийг хамгаалах салбар бол зүгээр л эрүүлийг булшлах систем болж хувирсан. Нөгөө ертөнцид хурдан очиход дэм үзүүлдэг. Асуудал шийдэгддэггүй, өвчин эмчлэгддэггүй. Эмч нар ямар нэг заавар зөвлөмж стандартыг дагдагч гэсэн өвчнийг бүрэн илааршуулж хүн тусалж чадахгүй байгаагаа ойлгож байгаа. Олон эмч нар үүнээс залхсан. Тэгээд системийг ойлгосон, цаашдаа чимээгүй байж тэсгэ байсан эмч нар цугласан. Асуудал үүсээд байхад дуугүй байж болохгүй. Зүгээр суугаад байж чадахгүй. Бид вакцинжуулалтын тухай сэргийлэх тарилга бол био зэвсэг гэдэг энэ номыг гаргасан юм. Ямар ч хүн ойлгож чадхаар энгийн үгээр бичсэн байгаа. Хүүхдэд тарьдаг хатгалт болгоны дараа хүндрлийн статистикч бий. Хэрвээ хүндрэл гарвал гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар бүтэн бүлэг оруулсан байгаа. Та бүхэн энэ номыг авахыг хүсвэл холбоо барих утас шуудангийн хаягаа бичээрэй. Энэ ном маань ердөө 150 рублээр зарагдаж байгаа. Тарилга бол ярьж байгаа шиг аюулгүй биш гэдгийг бид хүмүүст ойлгуулахыг хүсэж байна. Хоёрдугаарт эмч нарын нуусан олон жилийн турш гарч байсан хүндрэл, гач нөлөөний талаарх гомдол, хэл амны тухай уншиж болно. Тарилга гэдэг нь вакцин уу? Үгүй ээ, бүх тарилга. Хүүхдүүд 18 жилийн турш 36 том бэлтгэл тарьдаг. Үүнээс болж хавдар, үргүйдэл, автоиммуны өвчин, харшил үүсдэг. Энэ дархлааны системд хит ачаал өгснөөр хүн ард маань өвчтөй болж байгаа юм. 36 вакцин уу? Бид товлолт вакцины календар дээрээс 36 том бэлтгэл гэж тоолсон юм. Өргөдөлтэй холбоотой гэсэн судалгаа бий юу? Бага. Африкийн орнууд, Кен, Нигерт бас энтгэгт хэд удаа хүн амын тоо цөөрүүлж байна гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай холбоотой хил ном гарчээ. Хавдраас сэргийлэн гэж тарьсан тарилгын дараа охид эмэгтэйчүүд өргүү олцгоосон. Ягд гэвэл хорионы гонототерапийн гэдэг жирэмсний дааврыг нэмэхэд зулбалт үүсэх, өндүүнээс умаан салстаад ховрох, эсвэл ерөөсөө бэхлэгдэж чадахгүй болчихдог. Ингээд л өөр аяндаа зулбдаг. Манайд 1990 оноос өргүүдэл эхэлсэн. Бид вакцин дээр алдаад байгаа юм биш үү? Яагаад судлаач нар дуугүй байна? Улсаас яагаад вакцинжуулалтанд түлхээд байна? Энийг улс түлхээгүй, эмийн компаниуд түлхэж байгаа юм. Яагаад гэвэл энэ бол том бизнес. Дембийн бичиг баримтанд анализ хийсэн талаар би ярьж байна шүү дээ. Демб бол зөвхөн вакцинжуулалтанд л зориулагдсан. Энэ бол асар том эмийн компани. Бүгд л Bill Gates-ийг шоолж байснаас Novartis, Pfizer, Sanofi, SmithKline гэдэг эмийн компаниудын хяналтын вакцийг Bill Gates эзэмшдэг байсныг мэддэггүй. Тэнд их $80 хөрөнгө эргэлддэг. Бидний мөрөөдөж чадахгүй тийм их мөнгө тэдэнд бий. Дембийн заавраар эдгээр компаниуд вакцин үйлдвэрлээд борлуулах үүрэг авдаг. Манай тэр улсад тахалгарсан тийшээ нийлүүл гэдэг. Үүний өмнө Демб улс орнуудаа гэрээ байгуулсан байдаг. Тэгээд эдгээр улсуудыг вакцин худалдан авахулдаг. Демб дэлхийн хэмжээнд ловер хийж байна. Үүний төлөө тэднийг шүүж, зөвлөмжийг сонсохгүй байх ёстой. Одоо эмийн компаниуд энэ тунгуудыг үйлдвэрлэж зараад саяыг олж байна. Ханиадны вакцин гэж байхгүй. Энэ бол шинжлэх ухааны эсрэг үйлдэл гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ханиадны вирус гэж үнэхээр байх уу? Энэ заван халдвар үнэхээр байдгүй. Байдгаа.
Коронавирус бол амьсгалын замын цочууг халдварын вирусуудын нэг. Энэ бол ханиадны төрлийн вирус. Би ханиад тус бол би жихүүцэж, халуурч, ханиалгаж, хамраас нус гоожиж, 7 хоногийн турш гэрээс гаралгүй байж, лимонтой цай уугаад тэгээд л идэгчдэг. Ихэнх хүмүүс ингэж хөнгөн л өвддөг. Зарим нь хүнд хэлбэрээр өвддөг ч гэсэн гэрээр зөв эмчлэх юм бол идэгдэг шүү дээ. Гэвч хүмүүсийг айлгаж сандаргаад байна. Би бас ингэж коронавирус туссан болохоор сэтгэл санаагаар явдаг гэдгийг мэднэ. Зарчмын хувьд ингэж айлгаж дарамтлалгүй тайван байх ёстой байсан. Коронавирус нь үнэхээр аюултай вирус уу? Үхэж болох үнэхээр аюултай нөхцөл байдал үүсэт байна уу? Эсвэл худал хуурмаг уу? Нэг ийм ягт үлгэр байдаг юм. Нэг мөргөлчин замаар явж байгаад тарвган тахалтай тааралдаж гин. Чи хаашаа явж байна? Би Багдад руу явж байна. Тэнд би 5,000 хүний амийг залгих болно гэжээ. Жилийн дараа тэд дахиж тааралдаж гин. Чи яагаад худлаа ярьсан юм бэ? 5,000 хүн ална гэв үздэй. Гэтэл 50,000 хүн үхсэн байна. Үгүй ээ, би 5,000 хүн алсан. Бус нь айж сандарснаасаа болж үхсэн. Бид өнөөдөр сонгодог гибрид мэдээллийн террорист халдлаганд өртөж байна. Энэ нь албан ёсны нэршил шүү. Тэгвэл худлаа сандарсан юм уу? Америкт сайн загварчилсан жирийн ханиад. Гэвч энэ бол мэдээллийн дайралт юм. Ангаахын систем тэгж бүтээгдсэн. Хэдэн өвчтөн эмчилсний тоогоор улсын сангаас мөнгө авах ёстой. Ийм тоног төхөөрөмж цалингийн нийт зардлыг төсвөөс гаргуулж, эмнэлгийн ажилчид үүнийг гүйцэтгэх ёстой. 60 ортой эмнэлэг байлаа гэхэд сард 250 өвчтний түүх, тэдэнд зориулсан эмчилгээний нийт зардал, үүнд өндөр технологийн зардлыг ч бас багтаана. Үүнээс хэдийн эмчилсэн түүнд нь тааруулж 5 эмчийн том төлөвлөгөөг гаргана. Эмч нар бахардчаад байгаа ч энэ төлөвлөгөөнд эрэл ажилласаар байна. Ерөнхийдөө энэ нь өвчтнүүдэд эдгийхэд анхаарах биш, зөвхөн бичиг цаасны ажил хийж байгаад өвчтнөө гарахад анхаардаг систем гэсэн үг. Эмнэлэг яг л урсдаг шат шиг ажилдаг. Вакцины дотор абортын материал байдаг гэж сонслоо. Тийм ээ тийм. Энэ талаар ярихад зогсоож болохгүй. Бидний гаргасан номонд бас вакцины найрлага байгаа. Абортын материалаас гадна хавдар үүсгэгч, формалдегидууд, хор хөнөөлтөй бусад олон байцуд байдаг. Энэ аимшигтай сатанизм шиг үнэртэж байна. Америкийн Шарлотт Лазигийн институт био ёс зүйн асуудал дээр ажиллаж, янз бүрийн улсын COVID-19 вакциныг судалж шалгаж үзээд Орос найрлаганд нь абортын материал байгааг тогтоож хэвлэлд нийтлсэн. Оросын Спутник V вакцинд ч бас энэ орц байдаг. Википеди руу орж ХЭК 293-ыг харцгаая. ХЭК 293 Human Embryonic Cage-ний буюу хүний үр хөврөлийн бөөрийн эс. 1973 онд Голландын Лейден хотын бүлэг судлаач нар абортлуулсан охины эсийн мутацийг ашиглаж тасралтгүй хуваагдал хийхийг зорьсон. Тэгээд 293 дахь оролдлого нь амжилттай бүтсэн тул ХЭК 293 нэршил авсан. Үүссэн эсийн өсгөрийг одоо болтол ашигласаар байна. Энэ нь ямар нэг хардарсан аимшигын зүүд байсан ч болоос. Эсвэл ямар нэг аюултай том алдаа байх. Интернетээс Спутник V вакцины патентийг шалгаж үзэхэд энэ эсийн өсгөрийг ашигласан гэдэг нь тодорхой болсон. Энд ч бас битсэн байна. Дэлхийд даяар цар тавлаас залхаж байхад бидэнд хөнөөсөн хүүхдийн эс агуулсан бэлтгэлийг санал болгосон. Үр хөндлөлтийн салбарын хүний эсрэг лоббичид олон нийтийг төөрөгдүүлэхийн тулд янз бүрийн залмих, найруулгыг байнга ашигладаг. Жишээлбэл Оросын Гамалея нэрэмжит институт нь өөрсдийн вакцин ба үр хөндлүүлсэн хүүхдийн хоорондох жинхэнэ аимшиг толбоог нуухыг оролддог. Захирал Гинзбург олон нийтэд ингэж итгүүлэхийг хичээж байна. Абортлогдсон ургийн эсүүдийг нэг удаа ургаас авсан байж болох ч хуваагдсаар байгаад шал өөр шинэ эсүүд үүссэн тул абортын эс аль хэдийн байха болсон гэжээ. Ямар нэг эсүүд мутацлагдж олон удаа хуваагдсны дүнд үүссэн ч абортлогдсон охины ДНХ-тэл бол тэр эс абортлогдсон охиных л гэсэн үг гэдгийг боловсралтай ямар ч хүн ойлгоно. Тэгвэл эмнэлгийн ёс зүйн үндсэн баримт бичгүүд болох
Хельсиний тунхаглал, Женевийн тунхаглал, Нюрнбергийн кодекс яах болж байна вэ? Нацист гэмт хэрэгтнүүдийн аргыг дэлхийн хамтын нийгэмлэгээс удаа буруу шааж ирсэн шүү дээ. Яаж бид зулбсан охин ургийн эсээр эмчлүүлэхийг зөвшөөрч чаддаг байна. Ийм эсийг хэрэгэлсэн явдал нь ёс суртахууны хувьд 10 жилийн дараач, 100 жилийн дараач зөвтгөгдөхгүй. Тэдгээрийн хэрэглээ нь бүр сайн санааны зорилготой байсан ч тэр ийм хэрэгт хөөн хэлцэх хугацаа байхгүй. ХЭК 293 ашиглаж вакцин бүтээсэн хүмүүс тамийн замд илгээгдэх нь тодорхой. Ийм вакцин тарих нь хүн байха болохыг биднээс шаардж байгаа гэсэн үг. Сүсэгтэн хүн зөвшөөрч тариулбал бурхны зарилгийг зөрчиж байгаа явдал юм. Мэдээж хэрэг хүн бүр өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй ч үр дагаврыг бол цуцлах эрхгүй. Тэд хүмүүсийн боловсрал муутайг далимдуулсан. Хүмүүст ертөнцийг үзэх зөвхөн ганц үнцгийг харуулж үүнийгээ тулгасан. Манай улсын хамгийн нэр хүндтэй мэрэгжилтнүүд бүх нийтийн вакцинжуулалтыг хүлээн зөвшөөрч болохгүйг тайлбарсан загтал бичиж илгээжээ. Чөлөөт эмч нарын холбоо 40 хуудас шинжээчийн дүгнэлтийг эмхтгээд үүнийг халдварт өвчний хяналтын төв, эрүүл мэндийн яам, мөн ерөнхийлөгчд ч илгээсэн байна. Гэвч зөвхөн бичгийн хариул хүлээн авсан гэнэ. Бид ноцтой биш, мэрэгжлийн бус, шинжлэх ухаанч биш хариуг хүлээж авсан. Та бүхнээс бидний асуултанд бодиттой хариу өгөөгүй тул бид энд биеэрээ эрсгэлсэн байна. Биднийг хурлын танхимд оруулах манай мэрэгжилтнүүд шинжлэх ухааны кандидат, докторуудтай болон энгийн иргэдтэй ярилцахыг шаардаж байна. Яагаад та вакцинжуулалтыг устгал гэж нэрлэнэ вэ? Бид элитүүдийн хэлсэн үгнүүдэд дүн шинжилгээ хийж үзсэн. Энгийнээр хэлбэл эдгээр сектүүд өөрсдийгөө бусдаас илүү дээгүүр, илүү чухал гэж төсөөлдөг. Бид тэдэнд бүхэлдэхгүй байсан ч тэд хүссэн хүнээ дарж чаддаг. Тэд биднээс ашиг олдог. Тэдгээр нь олон жил оршин тогтносон гэр бүлүүд юм. Хуурамч цар тахлыг тэд бодож олж төлөвлөсөн. Аль 2010 онд тэд энийг ярьж байв. Би нөхөн үрчхүйг зохицуулах вакциныг бүтээн гэж Билл Гейтс өөрөө хэлж байсан. Тэд төлөвлөгөөгөө тодорхой ярьж байсан ч хүмүүст энэ нь яагаад ч юм инээдтэй сонсогдож байсан. Энэ бол бүр дэлхийн 2 дугаар дайны үед Гитлерийг санхүүжүүлж дайн хийлгсэн гарууд шүү дээ. Энэ инээдэн биш, хууль дааны онолч биш, баримт нотлохоо бий. Эдгээр гэр бүлүүдийн нэрс нь мэдэгдэж байгаа. Тэдний мэдэгдэлч байдаг. Яагаад инээдтэй гэж? Хууль дааны онол бол бодит үнэн. Анхааралдаа авч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эдгээр элитүүдэл дайн, тахал өвчнийг санаачилж гаргадаг бөгөөд энээс болж олон хүн үхэж, тэд баяжиж, харин ардууд ядуурдаг. Эрүүл мэндийн яам яаж томог ялсан болов? Томуу тэгээд хайцсан, томуу байж л байгаа. Бид вакцин хийсэн тул томуу арилсан гэж Анна Юрьевна хэлсэн. Эрүүл мэндийн сайд тэгж мэдгдсэн. Урд нь ч бас хийсэн. Тэгээд яагаад арилаагүй юм? Одоо л гинт арилчихаж гин. Томуу нь ковидын статистикт орсон байх магадлалтай. Тэгээд л болоо. Бүх вирусын халдвар тийшээ ордог. Иймэрхүү л статистик байгаа да. Хэн дараагийн шат болох уу? Хэн төгсгөлийн шат болох уу? Энэ талаар ярина гэвэл дахиад 1 цаг болох байлгүй. Тэд энэ төлөвлөгөөгөөр юунд хүрэхийг хүссэн бэ гэвэл нийгэм бүх үйлдэлд заа гэж хэлэх хэрэгтэй. Маск зүү гэвэл хариулт авах хэрэгтэй. Хүмүүс маск зүүсэн тул тэд нийгмээс заа гэсэн хариулт авсан. Тест авч эхэлсэн. Хүмүүс хийлгсэн. Заа гэдэг хариулт авсан. Вакцинжуулалт эхэлсэн. Хүмүүс заа гэсэн. Одоо хүүхдүүдэд эхэлж байна. Хүүхдүүдэд тест хийж байна. Хүүхдүүд бас маск зүүх хэрэгтэй. Хүүхдүүдийн температурыг хэмжиж байна. Энэ ч бас ажиллагаа. Тэдэнд дуулууртай шинэ үеийнхнийг өсгөх хэрэгтэй байна. Маск бол хэвийн, тариулах нь зөв гэж програмчлах хэрэгтэй. Температур хэмжих нь штрих код, чип байж болно шүү дээ. Энэ бол ямар ч хууль дааны онол биш. 10 жилийн дараа юу болохыг бид мэдэхгүй. Хэрвээ 10 жилийн өмнө ковид гарнаа гэж бидэнд хэлсэн бод бид инээлтгэл байлаа. Бүгд зөвшөөрөгдсөн шугамар цоврон явж хүүхдүүд энд дассан. Тэглээ. Хянаж болдог нийгэм л тэдэнд хэрэгтэй.
зөвхөн яг ингэж боддог, өөр үзэл байдгийг мэддэггүй. Өөрөөр сэтгэвэл шахаж хавчдаг учраас тэдэнд юу гэж хэлснээр сэтгэдэг, зөвхөн тэдэнд дуулууртай иргэдийг л нийгэмд бэлтгэдэг. Тэдний зорилго нь бид биш, бидний хүүхдүүд. Боол мэт дуулууртай иргэдийг бэлдэж байна. Элитүүд юу хэлнэ, тэрнийг гүйцэтгэж, элитүүдэд зүтгэдэг хүн л хэрэгтэй. Энэ бүхэн тэдний төлөвлөгөөнд бичигдсэн байдаг. Энэ ямар ч хуйлдааны онол биш. Боловсрал нэмгэн хүмүүс л хуйлдааны онолд итгэдэг гэж ярьдаг. Эдгээр хүмүүс ямар ч ном уншдаггүй, ямар нэг сайт руу ордоггүй, ямар нэг видео үздэггүй. Ном уншдаггүй болохоор дэлхийг хамарсан худал хуурмаг явагдаж байгааг магадгүй төсөөлж чаддгүй байх. Үнэн лүү шумбаж орохоос айдаг. Энийг бодохтол аимшигтай. Аимшигтай. Бараг бодхоос ч айдаг. Чамайг яг ингэж хуураад байгаа нь аимшигтай. Энийг хүлээн зөвшөөрөх цаг нь ирлээ. Хүмүүс сайн хэлж ярих цаг нь ирсэн гэж бодож байна. Мөн үйлдэл хийх хэрэгтэй. Бид шинжээч нарыг томилж, эрх баригч нар дээр орж, шинжээч нарын ярихыг сонс гэж хэлдэг. Хамаатнууд танилуд минь уншаасай гэж ном бас гаргасан. Сэргийлэх тарилга муу гэж битгий хэл, зүгээр л энийг шууд унш гэж хэл. Тэд зүгээр л уншиг. Тэгээд өөрсдийн сонголтоо хийг. Бид хүмүүсийн асуултанд хариулах чөлөөт эфиртэй болсон. Өөрсдийн сувгтай болсон. Бүгдийг өөрсдөө бусдын ямар нэг санхүүжилтгүй хийж байна. Алина, таныг үнэн шударга, зоригтой байсанд баярлалаа. Танд амжилт хүсье. Тань шиг хүмүүсийн ачаар бүх новшин юмнуудаас сална гэж бид итгэж байна.